За юун түрүүнд биднэрт будаа хэрэгтэй. Гурвалжин будаа. 2 гүний порц. Тэгвэл үгүй буцаатаа хийчихье гэж бодож байна. За энэ бодсон зайд буцаатаа хэдүүлээ яах вэ? Уудлахуудаа. Тэмүүлээ. Жохон цагаан будаа нэмээд. За маяглахгүй зүгээр л цайгаа хийх хэрэгтэй байна. За нэг иймэрхүү янзтай болсон байна. Ихтгэр харагдаж байна. За энэ дээр одоо юу нэмж хийх вэ гэхээр хоньны сүл. Хоньны сүл үлээрээ. Би та нарт жоохон хөшөөгөн шиг санагдаж байна уу? Эсвэл би хөгшөө хүн болсон юм байна. Хүлдүү байсан байна. Гэтэ зүгээр дээ. Сайхан цай чанд өгч байгаа юм чинь. Таны идэ орно. Жохоо. Би амар багаар урж байгаа шүү. За та нар намайг ямар их сэрмэсэж юм бэ? Саримсан нь яаж байгаа вэ гэхээр би зүгээр дархлаагаа дэмжиж байгаа. Яагаад гэвэл ханиад хүрэх гээд байгаа учраас. За гол орцоо марцсан байна. Юу орох вэ гэхээр борц. Энэ юу вэ? Энэ бол борц. Борц бол үнэхээр гоё. Миний борсноо гэхдээ бараг дуусчихжээ. Арай их борц хийсэн үү? За яах вэ? Багталтай. За үсээ нэг самчи. Солоолс яриангүй хэсгэр байна. Яа, за өнөөдөр угаасаа гэртээ их зөвлөө хийх хэрэгтэй байна. Дүүрэн талыг цэцгэргүй сайхан хүүхэн бол зүуби. Дуугүй талны өмнө ахин дахин эргэлдээ. Дүүрэлээ. Йоо, би нэрээ өмнө нь ингээ үсээ байнга ороогоод хэлбэрт оруулах үсэхгүй юу. Тэгэхэд уг нь үс ингээл хатуу хിവэ барайл бас тэгсэдгүй байсан чинь одоо миний үс ойр жоохон сэтгэл санаа ч юм уу амьдралын хэм маягаас болоод ч юм амар унаад ер нь бол урахгүй хугараад салаалаад ер нь бол амар гинтэд байгаа. Тэгээ сүүл нэг ороодсон чинь бүр ингээд соронцлогдоод байхгүй юу. Гэтэ яах вэ? Ямар байнга юм байх юм штэ. Тараа. Одоо хамтдаа банштай цайгаа ууцгаая. Би амар санаа яриад аваад. Сандраад байгаа маа.
Бараг банштай цай гайхуулаад байгаа юм шиг тий. За банштай цайгаа уугаад дуусчлаа. Одоо би болохоор ингээд ийм зүгээр л сэтгэлийн яриа хийх чинь өөрийгөө харилсан. За би нэг түүх ярьж өгье заяа. Үс гэмтэлтэй дээрээс нь сэтгэл зүй татваргүй байсан. Дээрээс нь манай 3 настай дүү дахин ахуулаад би тэгээ хамт үсээ асуулсан баггүй юу. Зуны яг 6 сарын ихээр тэнгууд 9 сард гэхэд би халимаг болчихно гэж тооцоод яг нь намайг багт маань даахыг минь авч байгаагүй учраас өвчөө ороод чинь гээд оройсон ч гэсэн дахин ахуулчих нэг ээж тэгэхээр би ахуулсан баггүй юу. Тэгээ би өөрөөсөө жоохон хайсан. Тэгээ дээрээс нь тэр зомби гэрээсээ гараагүй. Альчуур боолмоогоод дандаа ингээд халзан байгаа гэдгээ хүнд мэддэхгүйгээд далтлаад тэр зам ерөнхийдөө зүгээр л гэртээ оршиж өнгөрсөн баггүй юу. Би халзан болсныхаа дараа би чинь ямар хөөрхөн лээсэн биш үү? Миний ус гоё лээсэн биш үү? Юунд л ингэж өөрийгөө голоод идэв байсан юм болоо гэж бодсон баггүй юу? Яа гэвэл ингээ халзан болохоор чи ер нь бол ингээ эрэгтэй хүн шиг харагдаад царайдсан ингээд өөр харагдаж штэ ямар ч юмтэй хүмүүс. Бүр хичээл ороход ингээ миний хүссэн шиг халимаг болоогүй. Ингээд зүгээр ингээд тал тийш ингээд арцайцсан байхгүй юу? Ингээд халимаг болохгүйгээ. Тэгээ би парик авсан заяа. Тэгэхдээ тэр париканы удаан зүг чадаагүй 14 он болцсон. Яагаад вэ гэхээр парик нэг урт ингээд ороодсон парик заяа. Баг энүүгээр татгуур. Гэтэ надад зөгчд байсан л та. Гэтэ нэг асуудал нь парик нь өөрөө хүнд штэ. Тэгээд ингээд ангид ороод хичээл суухад амар халууцдаг. Толгой ингээд жоохон захтандаг заяа. Тэгээд дээрэс нь ингээд малгай шиг юм байт юм байлаа штэ. Дотроо тэнгүүд хүзүүвшин. Тэгээд алхаж яхад ингээд салхи малхинд ингээд хойшлонгууд тэр хийвэл үсний чи ингээд зааг маг нь ингээд жоохон мэддэж штэ. Би тэгээд бусад хүн анзаараагүй байхад би ингээд амар санаа зовоод байдагсан гоё тэрэндээ. Баг ингээд өсөө те. Баг ингэж дараад явдаг байсан гоё юу. Тэгэл надад яг үндэ парик зүг өөрт амар тухгүй. Тэгээ би амар дург байсан. Дээрэс нь парикаа ингээд шүн үлгэн штэ. Үлэхгүй бол юмд ингээд тохгүй бол муухай болчихсон заяа хэлбэн алдагдана. Тэнгүүд би шүн хаяа яагаад гэдэг юм бэ ингээд цаашаа хараад ингээд хүний толгой байгаа юм шиг санагдаад. Энд бодсон байхгүй юу? Би ер нь яагаад парик зүгээд байгаа юм бэ? Би үнэхээр өөртөө таалагдах гад парик зүгээд байгаа мó? Эсвэл бусад хүн намайг юу гэж харах бол надад яаж хандах бол гэдгээс айгаад байгаа юм болов уу гэж бодсон чинь би зүгээр л яана би ингээд халзан шахуу юм сөсгөр өстэй болохоор хүмүүст амар муухай харагдаж байгаа хта. Нөгөө хүүхдүүд очихоор намайг шоолох болов. Эрэгтэй хүүчиг харагдаж байгаа болов. Парик зүгжүүл би нэрээ арай хөөрхөн харагдах юм уу гэд зүгээр л бусад хүн намайг яаж харах яаж хандхаас айсандаа өөртөө ингээд тухгүй байлган парик зүснэ ойлгосон баггүй юу. Дээрээс нь ингээд миний бодож юм яана санамсаргүй ингээд хүүхд өсмөснээс суулгаагаад сургууль явж байхад парик унчих үедээ гэж бодоод дээрээс нь хичээл орж байхад ингээд амар халууцаад яг тэр 2-7 хоног хичээл суусан ч гэсэн огцуугаагүйгээс ялгаагүй заяа. Яагаад гэвэл миний оюун бодол тэр тэнд явж байгаа. Тэгээ би нэг өдөр зөрөгтэйгээ парик авч идсэн байдаг юм. Тэгээ би өмнөх өдөр нь айгүй юм урт устэй явж ирсэн. Маргааш нь халзан шахаацсан байт юм аа. Тэгээ би битүү ингээд тавчаараар шпилэгтэй татсан байхгүй юу. Тэгээ нэг хүн их шаалсан. Гэхдээ тэр нь яг нэг хүн тусаагүй газар тоглож исэн болохоор тэгэл ингээд манай сургуулийн хүмүүс айгүй хөөрхөн миний сэтгэлийг бодоод гэдэг намайг амар ингээд ямар зөрөгтэй хүүхд тэр урт үсээ тайруулж байгаа юм уу? Ингээ хазан болж байгаа юм гэж юм гэлтэй. Миний бүр баахан зөргийг үнэлсэн хүмүүсээ юу. Гэтэл яг үндэ би зүгээр л тэр хүмүүсийг парикаар уурчсан байна. Гэтэ яг өөрийн ганц нэг найз маань намайг харчаад амар шоолсон. Гэтэ тэр бол нэг тийм хүн тусаагүй. Тэгээ хүүхдүүд харин наад халимаг өсний чамд орох зохиод байгаа юм биш үү? Гоё л харагдаж шít гэж мэгэл миний сэтгэлийг бодоод байгаа штэ. Тэгээ тэгэж хүлээх хүн болгоно тэгэж хүлээж авсанд нь би амар баярлажсэн байхгүй юу тухай. Ашгүйдээ ямар хөөрхөн юм гээл те. Тэгтээ би дараа нь бодсон юм нь яг ясан юм дээр хүн болгоно одоо өөрийнхөө асуудалтай эсвэл өөрийгөө ингээ арчлах гэж өөртөө таалагдах гэж ингээ ядаж яваад бүх юм санаа зов явж байгаа штэ. Тэр хооронд яг үндэ миний үс халзан байна уу, халимаг байна уу, урт байна уу хиндэж хамаагүй юм байна гэдгийг дараа нь ойлгочихсон баггүй юу? Бараг намайг 7 хоног нэг хувцас өмсөөр явсан ч хүмүүс бараг
зарим хүмүүс анзаарахгүй шүү дээ. Завгүй хүмүүс бол өөрийгөө яг гэж нэг хүний хувц унал руу хараад байгаа юм байхгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд за би ямар ертөнцийн төв байгаа ш би нэг хүсээ халзан болголоо, халмаг болголоо гэд бусад хүнд ер нь ямар чамаа байх уу? Бусад хүн ер нь яаж хүлээж авах гэж гэж бодоод тэгээд тэрнээс хойш халмаг явсан амар тухтай байсан. Тэгээд ингээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний үс ингээд ургаад уртсаж байгаа шүү дээ. Тэхийн хэрээр би нөгөө царай ороод яг эрэгтэй хөгжих ч юм уу эсвэл нэг ихт мэдч юм шиг харагдаадсан бол үс урахын хэрээр царай орохын хэрээр өөртөө улам итгэл төрөөл яа тэгэл өөртөө дурлсан юм да. Тэгэл өөртөө амар хайртай болсон тэрнээс хойш. Тэгээд бас өөрийгөө сорж үзэхдээ шин юм туршиж үзээд шин хэл сураад өөр шин ажил ч юм уу төсөл дээр ажиллаад тэгж явсаар юм байгаа. Сэтгэл санаа нэлээд дээрсэн. Тэгсэн хэрнээ ингээд үе сэтрээд гинт ингээл айгуу тийм эмо ч юм уу тийм хөө аадсан байхгүй юу. Тэгээ би юу хийсэн бэ гэхээр би зүгээр өөрийнхөө асуудлаа эсвэл өөрийнхөө ингээд сэтгэл богцсон одоо гомдолч байд юм уу, уур бухимдалч байд юм уу, тийм юмнаас асуудалч байд юм уу тэрнээсээ цухтаа яваад байгаа мэнэ гэдгийг ойлгосон байхгүй юу. Тэгээ би ямар арга хийсэн бэ гэхээр ингээд утасныхаа камерыг хасааж руугаа харж агаад ярьсан байхгүй юу. Яг тэгвэл өөр бусад хүнд ярих гад тэгэхээр зарим зүйлийг ингээд ярмааргүй ч юм уу. Яг тэгвэл би ерөнхийдөө ингээд хүнд гомцсон жууралсан ч ингээд амар дүрлцэж хасаад байдаг төрлийн хүн биш. Зүгээр л дотроо хадгалаад эсвэл зүгээр л дотроо уучлаад эсвэл зүгээр л өөртөө хамаг буруу тохиод аваад үлдчихдэг хүн байхгүй юу. Тийм болохоор ингээд ерөөсөө хадгалуулахгүй болохоор нэг мэдсэн чи ингээд амар бухсан олон юм хөрөмтлөгцөн байсан гэдгийг би ярьж байгаа үедээ ойлгосон. Би бүр ярьж байхдаа ингээд сэтгэл хөдлөөд бүр ингээд үйлх мэлээ тэнцэж өгсөн заяа. Тэгсэн хэрнээ за би ярьчаад сэтгэлээ онгойд л ярьчаад энэ бичлэгээ угаасаа бусаад устгах юм чинь бие барих ямар шаардлага байхгүй гэд одоо бага наснаасаа өдний хүртэл хөрөнгөлүүлсэн тэр гомдол цөхрөл уурах зар бүх юмаа ингээд яриад өнөөдөр яг юу болох байна гэлмаа яг яагаад ингэж шаналаад байгаа юм яагаад ингэ бүх юмнаас цухтаад байгаа эндээс тэгвэл яаж гарах юм би мэдж байгаа юм альсэл надад тэгвэл дандаа ийм хар муу юмнууд байгаа юм надад байгаа сайн сайхан зүйлс нь юу юм би надад нэрээ миний гэр бүл байгаа шүү дээ аав ээж байгаа шүү дээ миний найзууд байгаа үеэлүүд байгаа тэд нар маань нэрээ тэгж тусалдаг шүү надад ингэж санаа тавьдаг шүү багасаа ер нь ингэж үссэн шүү би ч бусад хүнтэй харьцуулахад ер нь боломжийн амьдраа яваад исэн юм биш үү зөндөө олон сайн сайхан хүмүүсээ хүрээлэгдсэн байсан юм биш үү гэдэг юм уу те зөвхөн муудлаа биш ингээд гомд цөхрлөө ингээд тултал гаргаад одоо яг болохгүй байгаа юм юу хийхийг хүсэж байна юу хийхийг хүсдэггүй юу хийхээр надад тухгүй байдаг би юунд дургу бас юу хийх би дуртай юу хийхээр сайхан байдаг бас надад байгаа сайн чанар юу надад байдаг сайхан зүйлс юу вэ гэдгийг бүгдийн тултал нь яриад тэгээ би ойлгосон бүх юмаа хүлээн зөвшөөрөөд тэгээд дээрэс нь одоо тэгвэл би ингэх хэрэгтэй юм байна би зүгээр ийм зүйлээс цухтаа яваад исэн байна гэдгээ ойлгоод ярьсан чинь миний сэтгэлээс ингээд бул харж болов ингээд нэрээ хохрох шиг бүр би сэтгэл амар хөмрөөл тэрнээс хойш айгүй гоё болсон байхгүй юу тэгэл тэрнээс хойш хэсэгтээ начиг жаргалтай хүний Улаанбаатар хотод байгаагүй заяа ямар аргатай төвдрээд нам зогсон байхад би бүгд арслантай гүрнээс алтаа отхон хүртэл баг ингээд инээд минээдсэн баг хаяад баг ингээд гүйж мөгөөл заяа дуулж муулаад өсөрч цогчоод ясан байдаг юм. Одоо хэсэг хугацаа өнгөрөөд ер нь бол тэгж хайрлсан. Эндээс миний ойлгосон зүйл гэвэл энийг гэхдээ хүн болгоно л ярьдаг байх заяа. Гэтэ хүн яг өөр дээрээ мэдрэхгүй болов ер нь ойлгохгүй юм билээ. Нэрэл тэгэл хүний яриаг сонсоод шууд тусгаж аваад шууд тэрнээс нь суралцдаг байсан бол уг нь хүн болгон зоохгүй шүү дээ тий. Хүн болгоно нэг тэгсэн ингэсэнгээр туршлах гэдэг юм уу зовлон жаргалаа яриалаа шинжлэх ухааны үүднээс ч тэр онлын үүднээс тэр өчнөө лекцүүд интернетээр дүүрэн байна. Тэгэхээр тэрийг сонсоод тэгэхээр тэдэм байна би тэгсэн байна гэв гिचдэг байсан бол хүн болгон сайхан байгаа. Эсвэл хөв хүний хөгжлийн номыг уншлаа гэж яг үнэхээр бүгд хэрэгждэг байсан бол хүн болгон амжилттай явж явах байсан байх гэж бодож байна. Тэгэхээр хүний хөгжил яг өөрлөлтөө. Гэтэ тaaгаад миний ярьж байгаа юмыг аваад ядаж жоохон сэтгэлдээ ууж магадгүй байхгүй юу. Тийм болохоор миний өгөх өчүүхэн миний өгөх бяцхан зөвлөгөө гэвэл өөрийгөө бусдад харьцуулахаасаа өмнө бодох хэрэгтэй. Битэрийн өсөж торинсон орчин, битэрийн байсан боломж, сурсан сургууль бүх юм өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бас харьцуулахаасаа нөгөөтэйгүр чиний аав ээж, чиний эмээ өвөө
чамайг яаж үсгсэн бэ? Чамайг үнэхээр энэ бусдаа өөрийгөө харьцуулаад өөрийгөө голог за бусдаас муу мухай явах ч юм уу те эсвэл за энэ нэг ганц хэл дотоод сурч ихээ за энэ ажил хийж сурахгүй байгаасаа ч юм уу те тийм байдлаас ерөөсөө өсгөөгүй аав ээж чинь эмээ өвөө чинь чамайг хамгийн байдаг чадлаараа хамгийн өөрт байх бүх боломжоо авахад өнөөдрийн чамайг бий болгосон гэдгийг ядаж бодоод өөрийгөө бусдаа битгий харьцуулаарай. Харин өөрийгөө тэгж харьцуулахын оронд өөрөө өөртөө харьцуулаад үнэхээр чи хөгжиж дэвшихгүй эсвэл сурах юмаа сурахгүй байгаа бол тэрэндээ яаж сурах арга барилаа олоод төлөвлөгөө зохиогоод өөрийгөө хөгжүүлээрэй. Чи тэр өөрийнхөө царай төтөрхийг голоод байвал заяа чи хэнийг дуурайсан бэ гэхээр аав ээжээгээ дуурайсан байх шүү дээ. Аав ээж чи үнэхээр чиний нүдээр тийм муухай харагддаггүй. Чи үнэхээр аав ээжийнхаа царай түрхэнд үнэхээр тийм тургуу юу тий? Эсвэл чамайг ингэж бодож байгааг сонсоод аав ээж чи яаж хүлээж авах вэ? Өөртөө яг ижилхэн хөлбөр нь өөрийгөө голоод ийм байна, тийм байна, тэгэх байсан, ингэх байсан гэд байгааг мэдвэл ямар муухай санагдах вэ? Энийг бодоорой заяа. Бас дээрэс нь наад яг ингээд өөрийнхөө ямар нэгэн идэвхтэй юм уу царайд би хааг голох ч яг чиний муухайдаа чи үнэхээр тийм муухай биш. Чи зүгээр л сэтгэл зүйн хувьд эсвэл хандлагын хувьд ялгаатай байгаа байхгүй юу? Тийм болохоор хэрвээ чи өөрийгөө гоё гэж бодвол гоё, муухай гэж бодвол муухай л юм. Аль нь ч чиний зөв. Чиний бодсон бүх юм чиний хувьд зөв болно шүү дээ. Тэрийг бодоорой. Бас 3 дахь тип нь болохоор бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх. Уг нь би ингээд сэтгэл зүйн ингээд хүлээн зөвшөөрөх, саяны ингээд хэлсэн юмнуудаа ойлгоцсон хэрнээ би ингээд сэтгэл зүй маш тавтгургүй, маш тийм эмоци юм байлаа байгаа байхгүй юу? Сүүлийн баг сар гарантай байна уу? Тэрнээс ч урт хугацаанд. Яг гэхээр би нэг дотны хамгийн хайртай үеэлээ алдчихсан. Тэгээд яалтчгүй миний хувьд, миний амьдралын хувьд маш том орон зайг эзэлдэг байсан учраас би ингээд үргэлж бодогдоод, дурс санаад ингээд угаасаа эм аргагүй байхын ч арга байхгүй заяа. Тэгж байгаа. Тэгээ би тэрнээс хойш юу ойлгосон бэ гэхээр зөндөө юм ойлгосон заяа. Эхнийх нь гэвэл зовлон гэдэг чинь өвхөх бас өвчөө ойлголт юм гэж ойлгосон. Хүн өвхөд үлдсэн хүмүүс нь өнчирч хоцроод яг ингээд насаараа зовд юм шиг санагдсан. Санахын зовлон гээд амар хэцүү. Нөгөө талаас өвчин тусвал хэцүү. Чи хэрвээ би чи өвдөөд хот авдар тусаад муухагаар ярих те ямар нэгэн байдлаар өвчин тусах юм бол 1000 карьертай байгаад мөнгөтэй байгаад эсвэл 1000 хүрээлэлтэй байгаад ер нь яах юм бэ? 1000 хил устай байгаад ч яах юм тийм үстэй. Тэгэхээр энэ хоёр бол гарцаагүй зовлон байх байхгүй юу? Тийм болохоор ер нь хаана болгоомжтой бас дээрэс нь өөрийнхөө эрүүл мэндэд сайн анхаарч явах хэрэгтэй болов уу гэж бодсон. Одоо тэгэл хүний амьдралд зовлон гэж нэрлэдэг зөндөө юм байгаа шүү дээ. Мөнгө, төгрөг, ажил, карьер, үр шир юу ч гэдэг те. Зовлон гэж нэрлэдэг зөндөө юм байгаа. Гэтэ яг үндэ бид нар зүгээр л тэр зүйлийг энэ бол зовлон шүү гэд баг ингээд өөртөө итгүүлсэн учраас тэр зовлон байгаа байхгүй юу? Яг ингээд өөрийнхөө төлөө ажиллаж байгаа нь өөрөө ял болцсон. Өөрийнхөө төлөө ингээд амьдрах гэж зүтгэж байгаа нь өөрөө ингээд ял юм шиг те. Яг ингээд мөнгө олгож байгаа юм шигсэн ингээд бүр ингээд зовлон болцсон. Гэтэл яг үндэ тэр зүйлс чинь өвхөл өвчөөрийн хажууд тэдний ингээд зовлон гэж хэлгээд хэцүү байгаа байхгүй юу? Одоо байгаа энэ материалын бус зүйлс ерөөсөө тийм сүртэй яг ингээд үн цэнтэй санагдахгүй байхгүй юу? Яг үндэ утсан чинээ улаан юм штэ. Чи өнөөдөр ч хүч магадгүй эсвэл чиний найз маргаас ч хүч магадгүй. Тэгэнгүүт би тэгэд ингээд яг үрд наслах юм шиг ханддаг. Би өөрөө амьдрал тэгж ханддаг ч байсан болов гэж бодсон. Мөнхийн ингээд бүх хүн бүгдээрээ завгүй хайшаа чим яарал тэгэл яг ингээд гэр бүлийнхээ төлөө зүтгэж байгаа гэсэн нэртэй хэрнээ гэр бүлдээ ерөөсөө цаг зарцуулгаа болчихсон ч юм уу те. Эсвэл тэрийг ялгыг хүлээж авсан. Зүгээр л бид нар ингээд одоо ерөөсөө амьдрч чадхаа болчихжээ ихэнх хүмүүс нь. Ингээд нэг бол өнгөрсөндөө хатчихна, нэг бол ирээдүг гээл маргааш нөгөөдөр тэдэн жилийн дараа одоо нэг тэдэн жил тэгчвэл би тэгх юм аа гээл тий. Тэгэж явсаар юм байгаад дуустах хорвоо юм шиг санагдсан. Тэгээ би тэрнээс хойш ойлгосон зүйл нь гэхээр ер нь найзуудтайгаа ах トゥ садантайгаа ч юм уу тий. Ойр дорны ер нь хайртай гэр бүлтэйгээ аль болох цагийг өнгөрөөгөөд зүгээр л энгийн бүхнээс ад жаргал авах хэрэгтэй юм байна. Магадгүй өнөөдөр гэрийнхэнтэйгээ хамт хоолж байгаа сүүлийн өдөр ч юм уу мэдгүй шүү дээ. Тэгээ би
нь бол тэрнээс хойш дүүнраа ээж аваагаа ч юм уу хайрлах сэтгэл улам их төрсөн. Таашаа нэг юм ярих гэсэн чинь ингээд эндээ гацчлаа. За тэгээд амьтаа би бинээ хайрлаарай. Ингэж л тусна та баяртай. Дараа нь өөр сэдвээр гоё ярина за.